Сайн байцгаана уу? Өнөөдрийн эрүүл мэндийн бичлэгээрээ та бүхэндээ өвдөгний дасгалыг зааж өгч байна. За тэгэхээр нас ахиад эхлэх эсвэл одоо жингийн илүүдэлтэй болоод эхлэх эсвэл одоо ямар нэгэн бэртлийн улмаас бидний өвдөх тохиолдол зөндөө байдаг тийм ээ. Зарим хүнд бол нэлээд одоо яадаг вүлээ хүчтэй өвдөөд шүн унтаж чадахгүй, алхаж гисгэж чадахгүй тий шатаар одоо өгсөж уруудах бол маш хүнд байдаг. Яг ийм алхалт хий заа тий өөрөөр хэлэх юм бол өвдгөн их зориулж өвдөж байгаа өвдөлтийг багасгах нэгдүгээр, хоёрдугаарт одоо өвдгийг маань эрүүл чирэг одоо ган шиг хатуу бат бих болгоно гэдэг байгаа л да энэ дасгал. Энэ дасгалыг болохоор Солонгосын одоо үе мөчний 30 гаруй жил одоо эмчээр ажилласан эмчийн зааж өгсөн дасгал юм байгаа юм. За зөвхөн Солонгос төдийгүй энэ одоо Америк болоод Английн тийм ээ одоо эрүүл мэндийн төвүүдэд одоо энэ дасгалыг зааж өгдөг гинэ. Тэгэхээр энэ дасгал бол маш одоо үр дүнтэй, энгийн хялбар ямар ч нөхцөлд хийж болдог. За ийм дасгал байгаа. Дасгалаа эхлэхээс өмнө бүгдөө нэг зүйлийг өөрсдөө тестэлж үзье. Тэгэхээр гараа ингээд хоёр ташаанд авч болно. Үгүй бол алдалсан ч болно тийм ээ. За энэ байрлалаас өрөөсөн өвдгөө өргөөд за хэдэн секунд тэсэд зогсох вэ гэдгээ бүгдөө шалгаж үзье. За тэгээд ингээд зогсож үзээд 9 секундээс доош явах юм бол тэнцвэр алдаад унах юм бол таны үе мөч бол 60-аас дээш настай хүнийх шиг болсон байна гэсэн үг болох нь тийм ээ. Харин бид нэр 25 секундээс дээш тэсэж чадах юм бол энэ олол яах нь 20-аас 30 настангийнх шиг таны өвдөг эрүүл байна гэсэн үг байх нь. За тэгэхээр ингээд өөрсдөө сайхан тестлээд одоо унах хүртлээ хэдэн секунд тогтож үзэж чадах вэ гэдгээ үзэх хэрэгтэй болох нэ. За тэгэхээр энэ маань одоо миний одоо заах байгаа дасгалын маань гол юм өөрөөр хэлэх юм бол өрөөсөн хөлн дээрээ зогсох дасгал юм байгаа. За тэгэхээр ингэж зогсохдоо бид нар яах вэ гэхээр хөнгөн болоод хүнд одоо дунд зэрэг гэсэн 3 зэрэглэлтэй хийх юм байгаа. За тэгэхээр ингэж зогсож яг одоо энэ байрлалаар өөртөө шалгаж байгаа энэ гараа ташаандаа барьсан. За би бол одоо анхлаа тий. За тэгэхээр ташаандаа барьсан одоо энэ юунд яах вэ? Барьсан ингэж байрлаж өрөөсөн хөлөө өргөж зогсох юм бол энэ маань дунд буюу өөртөө арай хялбараар хийж гэнэ гэсэн үг. За тэгээд мэдээж ингээд өвдөөд тий шатаар гарах өгсөх тэр үтэл зүгээр явхад хүртэл хүндрэлтэй байгаа хүнд юу өвдгөө өргөж зогсох гэж бодож яж магадгүй. Тэгэхээр энэ маань бол яг хялбар аргаар бас хийж олно. Их өвчлөлттэй хүн байх юм бол сандал эсвэл одоо буудангаасаа үгүй бол одоо өөрийнхөө энэ бичлэгийн хавцаа ойролцоо нуруунд орхон яг нь ширээний булангаас бариад хөлөө бас энгийнээр хийж олно. Тэгэхээр дасгалаа дагаад хийнгээ та бүхэндээ би бас зааж өгье. За тэгэхээр энэ дасгалыг одоо 75 настай эмээ хийсэн байгаа юм л да. Тэр 75 настай эмээ маань яасан гэхээр сүүлийн 5 жил нөхөр нь одоо хорт хавдраар өвдөөд тэгээд нөхрөө одоо том эмнэлэгт одоо ингээд сахиур хийсэн гэж байгаа. Тэгээд сахиур хийгээд байж байхдаа ингээд нөгөө эмнэлэгч нь орой болохоор үдшиж бүрэнхийн болохоор гэрлээ буруулцдаг тийм ээ. Тэгээд ийм харанхуй бүүдгэр орчинд явахдаа нөгөө том оронд хөлнийхөө өвдгийг маш олон удаа зогсоор байгаа. Сүүлдээ тэр нь өрөвсөд тэгээд нөгөө хүний сахиур хийж байгаа учраас өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч чадахгүй. Тэгээд нэг маргалал тэгс гэж явсаар агаад бүр өрөвслөө шатаар бууж чадахгүй да алхаж гисгэж чадахгүй да тулаад за тэгээд ингээд үзүүлээд үе мөчний эмчид үзүүлээд хагалгаа хийх болсон гэнэ л дээ хагалгааны залттай гээд за ингээд хагалгаа хийх гэтэл эмээ маань өөрөө цусны өндөр даралттай учраас одоо хагалгаа боломж байхгүй хагалгаа бол яах вэ танд хийгдэхгүй гээд за тэгээд хагалгааны бас өөр ямар одоо энэ үр дүнтэй энгийн арга байж болох вэ ингээд эмчээс асуухад бол энэ дасгалыг зааж өгсөн гээд гэхдээ ямар ч сайн дасгал ямар супер дасгал байсан ч гэсэн тогтмол тийм ээ тэгээд тууштай хийхгүй бол үр дүн гарахгүй гэдэг манайхан мэднэ тийм ээ тэгэхээр сайн дасгал гэдэг нь бол байнга хийдэг дасгалыг гэлнэ тэгээд энэ эмээ маань бол яах вэ гэхээр нэг удаадаа зогсохдоо тий 10 секундээр бариад за тэгээд 10-аас 15 одоо удаа давталттайгаа. Тэгэхээр нэг хөл дээрээ 10-аас 15 удаа, нөгөө хөл дээрээ мөн адил яах нь 10-аас 15 удаа гэхээр нийтдээ нэг 5 минут орчим хугацаанд л бидний дасгалыг хийгээд яг дуусчих юм байна. Тэгэхээр өдөрт өөртөө 5 минут гаргаж чадахгүй хүн гэж бол байхгүй шүү дээ, тийм ээ. Өөрийнхөө эрүүл мэндийн төлөө. За тэгэхээр 5 минутын зарцуулаад жилийн дараа одоо ингээд яг гүүхэн итэл баг нисэж чадах хэмжээнд очил өвдөг маань эрүүл чирэг болж чадна гэдэг бол үнэхээр өөрөөс ямар ч яах нь мөнгө санхүү болоод эзэн засгийн хүндрэл учруулахгүйгээр тийм ээ өөрөөдөө байгаа өөрийгөө хөдөлгөөд ингээд энэ одоо өвдөгнийхөө үе мөчнийхаа тий өрөвслийг одоо намдаагаад өвдөлтийг намдаагаад одоо юм эрүүлж өгөх боломж бас байдаг бахнэ. За тэгээд одоо энэ 75 настай эмээ маань бол одоо бүтэн жилийн турш хийгээд за тэгээ одоо бол яаж юм гэхээр хоёр өвдгөөрөө зохиод энэ бол яадагчгүйгээ тий тэгээд ачгүйтэйгээ бүр ингээд бараг л дээс тоглож байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ бол энэ нэмэгийн яг нь өвдгөл төдий хэмжээнд яг идэгсэн одоо ийм ач тустай одоо
ийм өндөр үр дүнтэй дасгал байх нэ. Тэгэхээр дасгалаа харангаа дагаад хийгээрэй. За дасгалаа босоо байрлалд гараа алдлаад өрөөсөн хөлөө өвдгөө өргөн. За тэгэхээр өвдгөө хит өндөр дүргэх хэрэггүй. Газраас 15 см орчим өндөр өргөсөн байхад л болох юм байгаа. Нөгөө өрөвсөл ихтэй байгаа хөдөлж чадахгүй өвдөж байгаа үед бол өвчин амдаах одоо наалтаа наагаад тийм ээ эсвэл тосоо түрхээд өдөр тутам одоо өөртөө хийдэг жингээ тавьдаг юм уу? Таны одоо өвдгөнд ямар одоо эмчилгээ хийж байна? Тэр эмчилгээгээ хийхтэй хамтдаа энэ дасгалыг хийгээд үзээрэй. Тэгэхээр мэдээж зовир ихтэй байх тусам бид нар хамгийн хөнгөн хэлбэрээс нь эхэлж хийгээд тэгээд зовир маань айжмдаа багасаад ирэхээр нь дасгалаа хөндрүүлэх нь тийм ээ. Та бүхэндээ эрүүл сайн сайхан бүхнийг хүсье. Баярлалаа. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай.